Санаа санаа. Сайн та сайн байна уу? Асууж. Чи өнөөдөр танай математик хичээл байна. Хичээл. Чи бүгдээ дэлгэцэн анхаалаа хандуулаарай.
딘딘 다음 세계의 일이 딘딘 다음 세계의 일이 хийх гэж байгаа юм байна. За чи 딘딘 хүрээний уртыг хийж байгаа. урд медалийн хүрээний уртыг хийх гэж байгаа юм байна. За өөр хийх үү? Дүрсийг цаавал медаль хийж байгаа юм байна. За өөр хамт хугацаа нь Ямар нэг юм уйх гэж байгаа. ямар нэг юм өргөж чаад байж магадгүй юм тийм ээ. Тэгвэл юу ихийг бүгдээ заах чинь. Өөсөө төгөөж медаль. За юу нэг чинь тань одоо мэдмээр байна уу? Мэдмээр. Хамтдаа хийж үзмээр байна уу? Үзмээр. Тэгээд багш нар хүүхэд болгоны гол А5-ын нэг юм цаас тавьсан байна тийм ээ. За энэ цаасан дээр хүүхэд болгон таг байгаа. За тагаа ашиглаад одоо энэ цаасан дээр ингэж тагаа ашиглаад цаасны тагныхаа цаа суурайн буюу хөвөөгөр нь цавгаа маш сайн хүртээ ихтэй тэгэхээр за тагаа ингэж тагаа ашиглаад тагаа авч ингэж ерөнхий багтааны харж байгаа хүртээ за ингэж маш сайн цавуудаарай. Асууж хамтран хийж хасаараа ажиллаарай өгдөө. За ингэж маш сайн цавууд өгдөө. Савд сэдвээр саяхан ноосолцоо цагаат тойруулаад хэлбэр гаргаад наагаарай. За багш нь дуусчихлаа. За багшийнхаа эсрэг ажиллаж байгаа хамтраад хийн шүүхтээ. Нэг минутын дараа дуусна шүүхтээ. Дуусна гараа оруулах.
хоёр шилдэг дууг үүсгээрэй. Дурсан хоёр дугуй дүрснийхаа нэгийг нь өөрийнхөө хамгийн дуртай өнгөөр дуудаарай. Бүгдээ цагаа сайн барих нь маш хурдтай ажил шүү дээ. За дууссан хүмүүс дугуй дүрсээ тулсан дугуй дүрсээ харуулаад хайчлаа өгдөг. Дууссан хүмүүс тулсан дугуй дүрсээ харуулаад хайчлаарай. Удаа хаашлаад өгсөн үсээ өргөж таваарай. За багш гэсэн энэ тантай адилхан бас үс хийчихсэн байна. За гонхтой ажил гонхаа дуусгаад хаашлаарай хүмүүсээ.
За багшгаа хайчилсан дүрс хайчлахгүй дүрс нөгөө тавьдаг. Хайчилсан дүрс хайчлахгүй дүрс нөгөө тавьдаг. За ямар нэг одоо өөртөө наамхаа нэг 30 секундэд авчиж байна тавьгаа. Өөртөө ямар ялгаатай байна. Энэ хоёрт ямар ялгаа байна гэдэг шүү дээ. За ямар ялгаа байна гэхдээ за чичээ. Өнгөтэй. Нэг нь өнгөтэй, нэг нь өнгөхгүй байх гэж байна. Нэг нь битүү, нэг нь битүү гэж. Нэг нь битүү биш гэж байна. Нэг нь хайсан, нөгөө нь хайсан. Нэг нь хайсан, нөгөө нь хайцлаагүй гэж байна. Нэг нь хоосон, нэг нь нөгөө гэгээлэг өнгөтэй. Нэг нь гэгээлэг, нэг нь хоосон гэж байна. Хайцсан хайцлаагүй Битүү хоосон. битүү хоосон байна. За өөрөөр хэлбэл ямар ялгаа. Зураас цагрыг хоёр байна гэж байна. Нэг нь зураас, нэг нь цагрыг хоёр байна. За өөрөөр хэлбэл санаа байна уу гэдэг. Нэг нь дуурай, нэг нь нөгөө гадуур. Нэг нь дуурай, нэг нь гадуур хоёр байна гэж байна. За тэгвэл хүүхдүүдээ тэгвэл энэ бидний хайцлаагүй байгаа энэ дүрстэй зүйл ангид байна. Яг хайцлаагүй байгаа энэ дүрстэй нэг зүйл ангид хаана? Дэлхийн бөмбөрч за өөр хаана нэ? Цагрыг байна. Хаана цагрыг? Олимпийн 5 цагрыг байна. Өөр юу байна? Өөр цагрыг байна. Өөр. Бидний бүтээсэн нөгөө дүрс маань байж чинь тийм ээ? Металлны зураг. Тэгвэл энэ хоёр дүрстэй байна гэж хэлдэг тийм ээ? Тэгвэл энэ хоёр маань юугаараа ялгаатай юм бэ? Та яг юу харлаа та? Энэ хоёроо бичлэн. Энэ хоёр юугаараа ялгаатай юм бэ? Нэг нь хаасан. Нэг нь битүү, нэг нь хаасан. За Нэг таван нөгөө нь жижиг. за том жижиг. За өөр Нэг нь одоо гадаараа дайж, нэг нь одоо өнгөө төгсдөг. нэг нь тойртой, нэг нь тойргүй гэж. Энэ юу вэ юм бэ? Энэ юу вэ? Ямар дүрс юм? Үүнийг юу гэж нэрдэг юм бэ? Цагрыг бий. За өөрөө юу гэж нэрдэг юм бэ? Тавсан. Нэрээ өөр гэж юм. Тийм ээ. Юу нэг адилхан нэр нь өөр гэж. За санагддаг гэдэг. Цагрын тайр. Цагрын тайр гэдэг баг гэж тийм ээ. За тэгвэл энэ тавтаа. Баггүй. Би яаж яаж юм хана? Тэгвэл энэ хоёроо яг юу яагаад таах нь? Битүү. За нэг нь битүү, нөгөө нь хаасан юм байна. Тэгтээ өгдөлтэй. Одоо яг энэ цаасан дээр бидний дүрсэлтэн энэ дүрс маань цаасан дээр дүрсэлтэн байгаа энэ. Одоо энэ гэж харж байна. Тэгэхээр бас юм байна юм байна. Битүү. За энийг өгч нэрдэг гэдэг. Ой. Нэг дүрс гэж юм байна. Тийм ээ. Бид нар дөрөв дүрсийг бол мэдэн штэ. Тэгвэл нөгөөдгийг нь юу гэж нэрдэг та нар мэднээр байна. Нөгөөдгийг нь юу гэж нэрдэг мэднээр байна. Тийм ээ. Бүгдийг танаас тайлбарлаж байна. За тэгвэл бидний энэ буюу за багш энэ дээр тавьчих. Саяхан хайцлаагүй дүрсээ үгээр олдорч за. За үүнийг юу гэж нэрдэг юм бэ гэхээр цаана юу гэж нэрдэг? Хайр гэж нэрдэг байна. Тэгвэл энэ цагрыг хайр хэлбэртэй байна тийм ээ. Тэгвэл хайр гэж юм яг юу юм бэ? Хайр заавал голтой амархах юм болоо. Үгүй. За юу гэж бодож байна? За тэр санаагаа багш хэлдэг гэдэг. За хэлээ. Хайр заавал голтой амархах юм болоо. За гэсэн хэлээ. Өөр заавал гадаа өнгөх шаардлагагүй. Зөв яагаад? Яагаад гэвэл хэрвээ энэ цаас тойрог шиг ийм цаас байвал тэрийг нь одоо өнгөж байсан бол тойрог гэж нэрдэг. Яг үнэ голтой өнгөж байсан гэсэн тойрог шиг ингээд зурцсан тах юм бол үүнийг хайр гэж нэрдэг гэж тийм ээ. Тэгэхээр хүмүүсээ хайр гэж ер нь юу юм бэ гэдгийг одоо багш нь танарт хэлж өгье. Намжин анхаарай. За одоо бүгдээ энэ зүйлийг хараарай. За бидний өнөөдрийн маань хичээлийн явдлага уншъя. Хайрын дөвийн хүрээ болохыг ойлгох гэж байна. Тэгвэл энэ хайр гэдэг маань юу байх нь вэ? Дөвийн хүрээ байх нь. Тэгвэл энэ дөвийн төрсөн хайр бий юу? Яагаад зүйлтэй хаана вэ? Хүрээ байгаа. Тэгвэл энэ хайр нь юу? Хайрын дөвийн хүрээ юм тийм ээ. За тэгвэл одоо бүгдээрээ хайр
тойроо хайчих. Маш дуртай ажил шүү. Тэгээд бид нар чинь өөрсдөө тамирчид гэж үзүүлэлттэй явж байгаа тийм ээ. Тамирчин хүн маш дуртай байх хэрэгтэй шүү. Хинхсэн давхар хайчих.
세계수는 없을 때. 세계수는 좀 박시다 녹색을 왜 다룰 때? 자, 대본 아까 없을 때 세계수는 거의 세계수한 것. 저걸 한다가 이럴 때, 세계수는 거의 세계. 거의 세계 거하는 건 자, 그때 박시가 다 삼볼 때 딱볼 갈 때 박시가 아진다네. 자, 하얀색이 가는 별이 같은 고래인데 되겠으면 되게 좀 한다갔을 때 하얀색이 가지. 자, 학생 혹시 넓어 떨어져 봅시다. 자, 얘만 넘겨주는데. 자, 박제는. 자, 박제. 자, 됐으나. 자, 그거 좋을 때, 어떻게 별이만 것, 이게 노타스만 어떻게 노라스만 이승 지게 요구스 될 때, 별이도. 대본다가 별이 도세, 도세. 아하레 박시가, 네 노타스, захын зэглээд нугасны зэглсэн байгаа тийм ээ. Тэгвэл энэ нугасаа нэг нугасыг маш сайн тодруулж харандаа. Хайрын төвөөсөө илүүтэй шүү. Нэг нугасыг маш сайн тодруулъя. Багтаа яг адилхан байх албагүй шүү дээ. Тодруулчих. За байна. За хэвээр хүүхдүүдээ бидний энэ тодруулсан энэ дураас болон мөн тайван гадна хүрээний хоёр цэг холсон эдгээр дураас юу дурасыг юу гэх юм бол эдгээр юу юм бол та нар юу гэж бодож байна? За хэлэх хэрэгтэй. Хэглэг байх гэж бодож байна. За чи хэлээ. Дурсамжиг байх гэж бодож байна. За чи хэлээ. Тэгвэл за Дүүсний үнцэг гэдэг. Тэгвэл бид нар сая за хурц үнцэг, дэлгэмэл үнцэг, хав зүсгээр яг хайрын зураас тэгвэл хайрын зураас гэх юм одоо эдгээр холбоос их сайн нэг хэлсэн тийм ээ. Эдгээр холбоос маань юутай ах бол ялгаа юм байдаг юу байдаг шээ. Юу байдаг вэ? Үнцэг шээ за хэлээ. Араа окей за өөр за альва зүйл нэртэй байдаг. Тэгвэл энэ зураас маань ямар нэртэй юм бол мэдээж нэр байгаа тийм ээ. За хэлмэл гэнэ ахаж очин за. Хурц гэж хэлнэ гэж энэ за. Яаметр гэж нэрлэн гэж юу? За тэгвэл бүгдээ анхаарай. Хайрын төвөөс хайрын гадна захын хайрын хүрээ хүртэл татсан энэ зураасыг холбоосыг юу гэж нэрлэх вэ? Радиус. Энэ маань ямар үг вэ? Гадаад үг вэ? Монгол үг вэ? Радиус Монгол үг хаатай? Гадаад үг нь нэгдүгээр үед байгаа догны иршлийг яаж шуурдаг вэ? Яг оноо. За тэгвэл энийг юу гэж унших вэ? Одоо зөв батгаад уншъя. Радиус гэж нэрлэдэг байна тийм ээ. Тэгвэл хайрын гадна захын хоёр цэгийг хооронд нь холбосон энэ зураасыг юу гэж нэрлэдэг? За хамтдаа харцгаая. Хөвч гэж нэрлэдэг байна тийм ээ. Тэгвэл одоо бүгдээрээ хайрын төвөө дайруулаад хайрынхаа гадна захын хоёр цэгийг хооронд нь холбоогоо. Нэг захаас нөгөө зах хүртэл хайрын төвөө дайруулаад шугам хандаа нэртэй зураас авъя. Гэтэ түрүүний давсан дэврээ давхардуулахгүй татсан шүү дээ тийм. хайрын төвөө дайруулсан гэж гарсан анхаарай. хайрын төвөө дайруулаад
илүү чих хөхтэй нэ. За ингээд хаа гэж нэрний гэж за чи хэдэ. Эцгийн холбоос. За холбоос гэж нэрний гэж за чи хэдэ. Диаметр гэж нэрний гэж за диаметрийг зарим нэг мэддэг юм шиг байна тийм ээ. За диаметр хайрын төвийг даруулан захын хоёр цэгийг холбосон энэ зурасыг юу гэж нэрдэг байна вэ? Диаметр гэж нэрдэг байна. Диаметр. За бүгдээ одоо эвдэр тойр дугуйгаа барьцаагаад тойр дугуй дээрээ машинаа зааврын дагуу цааш нь хийцгий шүү. За бүгдээ удаан өнгийн хандагаа аваад нэг радиус тавиад. Удаан өнгийн хандагаа аваад нэг радиус тавиад. За тойр дугуйгаа шилжиж өгдөө. Удаан өнгийн хандагаа аваад нэг радиус тавиад. За дуусчихсан. Хар өнгийн балан харандаага аваад нэг хөвч татаарай. Нэг хөвч татаарай. Балан харандаага мөн хар өнгийн харандаага аваад нэг хөвч татаарай. За маш хурдтай ажил. За дагнууд нь багштай ургаад харуулаарай. За тэгтээ маш мундаг болсон байна. Маш мундаг ойлгосон байна. За тэгвэл одоо хөхөнгийн харандаага аваад нэг диаметр татаарай. Хөхөнгийн харандаага аваад нэг диаметр татаарай. За маш анхааралтай биеийн хөдөлгөөний өгчтэй хөхөнгийн харандаага аваад нэг диаметр татаарай. Диаметр маань ямар онцлогтой вэ үгүй. Хаана зайж татдаг вэ? За багшаа хэлсэн. За. Хайрын үеийг дайрч татна гэж зааж хэлсэн. За диаметр өөр яаж татгалаа зааж хэлсэн. Хайрын үеийг дайруулж татсан энэ зураасыг хэмжээсийг юу гэж нэрдэг вэ? Нөгөө радиус маань ханаас ихж яаж татах юм бэ? Хайрын төвөөс ихлүүлээд хайрын хаан байгаа цэг хүртэл. Хайрын гаднах хүрээндх цэг хүртэл татсан. Энэ хэмжээсийг юу гэж нэрдэг вэ? Тэгвэл хөвч маань ханаас хаан татдаг вэ? За хайрын гаднах хүрээндээ хоёр цэгийг халбана гэж сайн үү? Хоёр цэгийг халбана. Энд диаметрээс ялгаатай юу гэдэг вэ? Хөвчин диаметрээс юу ялгаатай? Хайрын төвийг дайрахгүй зурдаг. Хөвчин хайрын төвийг дайрахгүй зурдаг байх юм. Диаметр болохоор хайрын төвийг дайруулаад татдаг байх юм тийм ээ. За та бүгдээ наашаа ажиллацгаая. За багшаа ажилладаг багтээ. Энэ юу гэдэг вэ? Дугуй. Энэ юу гэдэг? Энэ юу гэдэг? Хайр. Энэ юу гэдэг? Ойдэрсэндээ. За тэгвэл одоо багш руугаа ажиллаа. Самбар дээр байгаа хэрэглүүдэд ажиллаа. Дугуй төстэй зүйл юу байна? Хайр хэлбэртэй зүйл юу байгаа? Багшаа хэлээ. За. Нөгөө ханан дугуй хайр төстэй. Мамар гэрээ маань ханан юутай ажиллах юм байна? За дээрээс нь хаваад хайр хэлбэртэй байна гэж байна. За чийшээ. Хаан яа хэлбэртэй? Хаан хэлбэртэй. За чийшээ. Шалан яа хэлбэртэй? Дугуй байна тийм ээ. За чийшээ. Дээр гинаа за энэ нь яа хэлбэртэй? Дугуй хэлбэртэй. Дугуй хэлбэртэй тийм ээ. Тэгвэл хаан болохоор
За бидний өнөөдрийн маань хичээлийн зорилго маань юу гэснийг хамтдаа хараад зорилгоо бүтээсэн үгүйгээ уншицгаая. За уншъя. Тойргийн төв болон зарим хэмжээсүүдийг танилаа тийм ээ бид нар за тойргийн төв диаметр радиус хөвч тэгвэл тэдгээрийг бид нар өөрсдөө бүтээгээд нэрхээр зурлаа тийм ээ за тэгвэл бидний өнөөдрийн маань хичээлийн сэдв маань юу гэсэн үг вэ? За бид өнөөдрийнхөө хичээлээр ямар үр дүнд хүрэх байсан бэ гэдгийг хамтдаа энэ үр дүндээ та нар өөрсдөө хүрч чадсан гэж бодож байна уу? Чадсан. За бүгдээ хичээлээ хамтдаа дүгнэе. За энэ юуны төрөв вэ? Эцгийн авгууд байна тийм ээ. Цагаатар авгуудын зураг нь энэ маань бүгд ямар хэлбэртэй вэ? Хэлбэртэй. За энэ юуны зураг нь юу вэ? Хэлбэртэй ямар хэлбэртэй? Дуугүй байна тийм ээ. За тэгвэл өнөөдөр та нар өөрсдөө энэ хичээл хэрхэн онцлсан гэж бодож байна? Хичээлээ ойлгож чадсан гэж бодож байна.